За hello guys, Samkag ээлж trade recap эхлэж байна. За өчтөр шин унтахын өмнө энэ нөгөө candle-наас short орсон. За яагаад орсон бэ гэхээр за яг унтахын өмнө нэг chart-ыг харчтаа гэдээ харсаж байна. За үнэхээр ингээд lower low хийчихэд за ингээд ийм doji candle үүсгэчихэд байсан. За энэ price action-ыг харчаад эндээс short орчоод за тэгээ газрын төсөв шалгасаж чинь ингэж өчтөө өссөж higher high хийснэ. За тэгээд энд хүрээд ирсэн байсан. Тэгээд энд нэг support key level дээр байсан болохоор за дажгүй trade байна гэдэг stop loss TP-гээ энд тавиад за тэгээд унтаад өгсөн. За тэгээ өглөөс ирсэн чинь энэ хавцаасан баха. Тийм энэ хавцаа. За энэ хавцаа байсан. Тэгээ би тэндээс гарсан. Тэндээс ингээд гарсан. Яагаад гарсан бэ гэхээр газрын тос тохоо үед яг ингээд унаад байсан. За тэгэхээр одоогийн яг нөхцөл байдал болохоор газрын тос өсгөөр алт унж байгаа. Газрын тосны үн буурах юм бол хараа алт өсөж байгаа. За яагаад вэ гэхээр газрын тосын үнэ нэмэх тусам инфляц нэмэгдэнэ. Инфляц нэмэгдэх тусам Америкийн Fed буюу холбооны нийтийн сан нөөцийн сан бодлогын үгээ бууруулах магадлал одоо монголоор төв банк шүү дээ. Бодлогын үгээ бууруулах магадлал багасах учраас одоо газрын тос өсөх тусам ойл унана. За тэгээд эсрэгээрээ гэж ажиллаж байгаа. Одоогийн нөхцөл байдалд бол за тэгээд энэ яг ногоон кадлын яг эндээс л гарсан л да. Тэгээд ингээ унаал байсан. Тэгэхээр би алтыг өсөх болов гэж бодоод яг эндээсээ гарцсан. За тэгээд өмнөхөөсөө би одоо юу сайжруулж чадсан бэ гэхээр би энэ арилжаанаас гарахтаа айцнаас биш харин логикоор гарсан болохоор одоо өмнөвчлөгтөр ирсэн шиг одоо айц майцтай бол байгаагүй. Энэ арилжаанд үнэхээр тайван орсон гэдгээр гэдэгтээ үнэхээр баярлж байна. За тий. Би ягаад ингэ TP-г энд тавьсан бэ гэхээр одоо эндээс хаш амар хүчтэй өссөн байгааз. Тэгэхээр энд маш их buy захиалгууд байгаа гэсэн үг. Тэгээд stop loss-аа хүмүүс ч одоо энд тавьж байна шүү дээ, тий. За тэгээд энэ ханш руу ороод ирэхээр зарим хүмүүс ер нь позиц хамгаалах гээд эндээс дэмж лонг ордог талтай. Тийм болохоор ер нь энэ зүүнний завар би нэг яг үнтэй lower low хийнэ гэж бодож байгаа. Ингэж тавихын оронд ингэсэн арай баталгаатай юм болоо гэж бодож TP-г тавьсан байгаа. За тэгээд хаяадаа л нэг ингээд газрын тос алт хоёр чинь ингэж хамт хөдөлж байгаа. Одоогийн нөхцөл байдал шүү дээ мэдээж. Хаяадаа л ингэж хөдөлсөн болохоор unlock гэхдээ би логикоор арилжаанд орж логикоор гарсан болохоор there's no loss. Тэгж би угаасаа $20 ашигтай гарсан. За тийм л байна та. Баярлалаа.